За сайн байцгаана уу өрхөн хүндэт сонсогчдоо та бүхэндээ энэ хөөбчлийг сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. За миний би ойр тожихоо ачаалагтай байгаад бичлэгээ оруулж амжсангүй та бүхнийг удаан хүлээл гэсэндээ хүлцэл өчье. За өнөөдрөөс эхлээд миний би та бүхэнд зохиолуудынхаа хажуугаар мөн бусдын сонирхолтой түүх загтлуудыг бас уншиж хүргэж явахар болсон. Тэгээд мөн та өөрийнхөө түүх загтлыг манай сувгаар уншуулахыг хүсвэл description хэсэгт харагдах линкэн дээр дараад өөрийнхөө загтлыг, түүхийг илгээж болно шүү. За ингээд загтал руугаа орцгоё. Хэн нь миний нөхөр вэ? Хэдэн жилийн өмнө дөнгөжил Facebook гарч байх үед би 10 жилийн сурагч охин байлаа. Ангидаа сурлагаараа тэргүүлдэг, ангийнхан бүгд л намайг гээд гүйцэтгэдэг. Би ч ангидаа бол одоо л байх. Хөвгүүд ээлж ээлжээрээ захаа өгөөд л. Тэгээд нэг өдөр Facebook нэлээ. Уудсан ч үгүй нэлээн хідэн найзуудтай болоод л над руу хэд хэдэн чат ирдэг болов. Тэрний нэгэнд манай сургуулийн хамгийн царайлаг, бас хамгийн сурлагатай спортлог гэдэл бүх зүйлэн төгс нэг хөвгүн байлаа. Сайн уу? 10 бэгийн гэрлээ мөн үү? Гэт бичсэн байхад нь хөөх ийм од хөөхөд яагаад над руу бичдэг вүлээ гэдэл сэтгэл догтлон хариу бичлээ. Одоогийнхтай адил интернет хомос байсан. Хот биш аймаг учир бүр хомос. Хаяа холбоо орж интернет орно. Эсвэл дата авна. Нөгөөх нь амар удаан. Гэхдээ л бид нартай бол шинэлэг учир сургуулаа тараад л интернет орно. Чатуудаа шалгаад л хичээл дээр мэдээлэл зорихоор их баярлнаа. Ингээд л нөгөө хүүхэнтэй чаталж байгаад сүүлдээ дугаараа солилцож мессежэлдэг болов. Тэгж 12 сарын 12-нд уулзгаар боллоо. Яагав нөгөө алдартай өдөр шүү дээ. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дэлхий сүрнэ гэдэл хүмүүс лааш үдэнс бэлдээдэл. Бид хоёр үнэхээр дэлхий сүрхээс өмнө нэг уулзъя гэж шийдсэн юм. Хоёул тогтлол аймгийн төвөөсөө жаахан зайтай нэг хөшөөтэй саад байдаг юм. Тэнд уулзахаар болоод би гэдэг хүн чинь сэтгэл догтлоод л мессежлж хаяа уцаар ярахаар бүр догтлол зүрх хүчтэй болиглаад л утасны цаанаас надад танилцъя бүсгүй намайг ганцаардал харин таны нарыг хэн гэж дуудах вүлээ гэд дуу байдаг та. Тэрийг надад дуулж өгнө. Угаасаа авьяастай юм болохоор ямар гоё дуулдаг гэж. Алхамаар ойртох бүрд зүрхний цохилт улам түргсэн. Намайг ирсэн ч тэр ирээгүй байв. Би тийм эрт ирчихсэн байхтай гэж цагаахардал аль хэдийн бидний уулзах цаг болчихсон байсан юм. Ахаад хэдэн минут хүлээлээ. Тэндээс нэг хөвгүн ирж байгаа нь хараглаа. Би ч догтлоод л яана ирэхээр нь юу ч хэлнэ гэд буруу хараад өөрлөө нь харж чадсангүй. Сайн уу? Удаа хүлээсэн үү? Гэхээр нь эргээд хартал харин нөгөө миний хүлээж байсан тэр сургуулийн од хөвгүн биш байлаа. Харин түүний хажууд байнга цуг яваад байдаг найз нь байж таарав. Юу вэ? Чи энд юугаа хийж яваа юм? Гэд ихэд ууртай хэллээ. Өнөөх маань сандраад л би тайлбарлая төхөө. Юу харин би гэдэл төвдрэгт нь зайл гэж хэлчихэд л яваад өглөө. Өдийг хүртэл төсөөлж ирсэн тэр хайр үнэндээ биш байлаа. Даанч сургууль дээр таарахаараа оогт надтай дуурдаггүй байсан нь тийм л шалтгаантай байж гээд ихэд ууралсаар гэртээрлээ. Нөгөө хүүгүнээс зөндөө дуудлага мессеж ирсэн байв. Уучлаарай би чамд сайн байсан. Намайг тоохгүй байх гэж бодоод төвшөөгийн фэйсбүүкээр чам руу чат явуулсан юм аа л гин. Новш би хууртагдсан байна гэд бүр уур хүрээд тэр чигээрээ надаас зайлаад өг гэдэл эморч уйлаад л клип. Өнөө найзуудтай бахархалтай нараггүй ярьж гайхуулж байсан нь дууслаа. Насны өнгөө. За тэгээд л өнөөх маань хэд хоног мессеж бичиж байгаад л алга болчихлоо. Би ч ашиггүй гэж бодоостой. Дараагаар нь цагаан сар болоод би ч нээж автагаа айл хэсэж өглөө. Манай хамаатан садан олонтой учир хэсэх айл зөндөө. Тэгээд нэг айл ортол нөгөө од хөвгүн сууж байна. Хөөхий хамаатан садангууд юм байна. Угаасаа учрах тавилангуй хоёр байж дээ гэж бодоод тэрүүхэндээ ороод алсав. Нөгөө хүүхэн чинь над руу цоо ширтээстэй. Үе харс тулгараад л би чинь ничээд л доошоо хараад л эсвэл бууз идээд л тэр намайг ямар амар ховдөг юм бэ гэж бодсон баха. Ичсэндээ амар их бууз идсэн. Цадчихад байхад л идээд байсан.
Ээж намайг нудраад болооч охин хүүхэд байж гээд зөндөө шивнээстэй. Манай аав халчгаараа яриа ороод л эхэлдэг юм. Ганц хоёр татаад л яриа ороод нөгөө төвгүүнийг чинь хөөхөн хүү байна гэд хаан сурдгийг нь асуугаад л насыг нь асуугаад надтай нэг сургуул нэг үе гэдгийг нь мэдчихээд л хүргэнэ болгоно гэж авдгийн. Манай хамаатан биш байсан юм байна лээ. Би очсон айлынхаа хүргэний тал харин нөгөө хүү маань бэрийн тал байж таарсан. Манай охиныг таних уу? Онц сурдаг штэ гэхэд нь ахаад л ичиж өгөхөөс шахсандаа бууд салаад идээд харж тулгарахгүй гэж хичээсэндээ улам бүр тэнэг үйлдэл хийгээд л. Сургуулийн хамгийн онц сурлагтны дэргэд охиноо магтаастай. Харин өнөө хүүгийн аав бас халчихсан. Танаа охин бас хөөхөө охин байна. Хоёулаа ер нь хүүхдүүдээ суулгах уу гिचгсэн бүр. Юуггүй л хорим найрыг минь хийлээ. Ийхээдээд дээлний бүс чанга байхаар нь бүсээ байн сулалсаар. Ингиж 2 цаг бууз идэж соосны дараа арай гэж тэр айлаас гарлаа. Аав руугаа уурлаад л та одоо юу яриад байдгийн? Танаас олж би бөөлчих гэж байна гэхэд ээж над руу уурлаад л нэг нь архийг нь дуусгачих гээд нөгөөх нь буузыг нь дуусгачих гээд та хоёр ч одоо яаж чад байгаа юм гээд уурлаад л гарсандаа бид гурав. Орон гэртээ очиод л нөгөөний гоё дээлтэй ахуулсан зураг Facebook дээрээ постлоо. Баахан лайк, комент. Нөгөө нэг од хүү маань зурагны минь доор их бууз идэхээс өмнө ахуулсан юм уу гэд биччихсэн байдаг байгаа. Ичсэндээ шууд л устгачихсан. Тэгсэн чи угаасаа тийм их иддэг юм уу гэд чат ороод ирлээ. Юу гэж бичгээ мэдэхгүй чатыг нь харчгаад хариу бичиж чадсангүй. Баахан хариу явуулах гэснээ бичээл устгаад гэтэл дахиад чат ирлээ. Юу хийж гэн? Би ч хариу бичлээ. Тэр ороод хоорондоо чаталсаар унтцгаалаа. Өглөө дата маань дуусчихжээ. Арай гэж дата олж аваад л чата унштал манай аав ээж хоёр ганаа ахын дороо очиж хүзэр тоглоно гэсэн танаа очих юм уу гэсэн байв. Би ч аав ээж хоёроо ятгах гэж их оролдвоо. Даанч бүтсэнгүй. Орооч болж өнөөхөөс маань чат ирлээ. Би тэгэд ирчихсэн байна. Танаах ирэх юм уу? Ингээд асуухт нь очиж чадахгүй. Аав ээж явахгүй гэсэн гэхэд тэгвэл чи хүрээд ирээч гэв. Аав ээж хоёроос ахаад л зөвшөөрөл авах гээд ихгүйсэн ч ийм ороо яаж явах гээд байгаа юм. Хизээч тэднийд очдог болсон юм гэдэл уурлаа. Ингээд л бид хоёрын уулзалт бүтлгүүтлэр төгслөө. Бид хоёр ч хоорондоо харилцдаг болцгоосон. Хичээл ороод л хэд уцаар ярьсан ч нэг өдрөөс хойш дахин залгасангүй. Намайг залгахаар авахгүй. Мессеж чат алинд нь ч хариу байхгүй. Сургууль дээр таарахаараа энийгэд өнгөрдөг байсан бол зүгээр л хажуугаар зурчигдэг боллоо. Би дахиад л эмо үе ирлээ. Уйлаад л өрөөндөө суучихна. Хичээл намаач олигтой хийхгүй нөгөөхийнхөө зургийг орж хараад л дахиад л уйлаад бүр гүн дурлдаг байсан байгаа шүү одоо бодоход. Ингээд хавар болоод л уран дулаан цаг үнэхээр сайхан. Хаа сайгүй 2-3-аараа хэлгэлдээд л хөөхөн хосоод хажуугаар зүрхөөр нөгөө эморол ихсээд л явчихна. Тэрний төрсөн өдөр гэдгийг олоод мэдчихлээ. Ээжээс худлаа яриад мөнгө авчгаад нөгөөхөөрөө нэг сагсчны дүртгээ сагсан бөмбөг барьчихсан баримл аваад гарныг хийст аваад л гадуур нь гэлгар уутаар болгоод томоо бантаг дээр нь нагаад л бэлтчихлээ. Даанч яаж өгөх учраа огт олдоггүй. Найзаар нь дамжуулж болохгүй. Өөрийнхөө найзаар дамжуулах гэхээр ахаад л ангоонд орох байх гэж бодоод чадсангүй. Ингээд шууд л гэртээ хараад Facebook руу норж хараад төрсөн өдрийн мэд хүргээгээд чат биччихв. Хариуг нь нэртэл би чинь тэнд яг л галзуурлын байдалтай байлаа. Яах гэж бичвэ? Намайг бараг мартаа явз. Би ч үнэхээр онгойтой юм аа гэд өөрийгөө зүхэстэй. Чат ирлээ. Мэдээж түүнээс ирсэн байсан. Огт чатны минь хариуд хариу өгөөгүй тэрээр 1 сарын дараа хариу өгсөн нь баярлалаа л гэсэн байв. Хэрэггүй бэлэг авчтээ. Минь ч хэрэггүй хөргөж зүгээр л орчихдог гэж харамсаад дахин уйллаа. Эзэндээ хүрээгүй бэлэг маань миний хувцсны шүгэнд орлоо. Яагаад гэнэт надад ингэж хандсныг нь би бодоод олоогүй. Зүгээр л надаар тоглосон юм байна гэж л ойлгосон. За тэгээд зуны амралт эхлээд би гэдэг хүн хөдөө явахаар болвоо. Урд нь хөдөө явж огт үзээгүй. Яагаад явах болсон учир нь нөгөө ганагээд ахын эхнэр нь жирэмсэн. Тэгээд намайг туслуулахаар авч яваа тэр юм.
Гана ах ээлжийн амралтаа аваад 1 сар хөдөө хадминдаа туслана. Ингээд би чинь танихгүй айл руу ахигч хоёрыг 2 жоохон хүүхдүүдийнх нь хамт тагаад хөдөө явлаа. Айлдаа ирээд хоол цагаар дайлууллаа. Тэднийх 3 гэр, нэг гэрт нь өөртөө амьдардаг. Харин дахиад нэг гэрт нь гана ах эхнэр хүүхдүүдтэйгээ бас бид 5 байх гэр. Харин жижиг гэр нь илүү гэр гэв. За тэгээд л нөгөө байх гэртээ ороод л хувцас жимцүүдэл сууж байтал гаднаас нөгөө од хүүч нь ороод ирдэм байна да. Би чинь шоконд ороод нөгөөг чинь чи энд юу хийж яваа юм гээд би чинь харин нөгөөхөө чи харин энд юу хийж яваа юм гэж би биесээ асуугаастай. Гана ах орж ирснээ нэрээ та хоёр чинь би бинээ таньдаг үлээ ашгүй ахын хоёр дүү үеийнгийн хоёр юм чинь зугаатай байна бах гээд энийгээд өнгөрлөө. Хэдэн сарын минь Эморлийн үрдүн болох уурлалт нүүрэн дээр гарч хаад түүн рүү инээхийн оронд үзэн ядсан харцаар хараад ширв татаад л өнгөрөөд явчихлаа. Гэхдээ би түүнтэй ингэж таарсандаа маш их баяртай байсан нь мэдээж. Зүрх минь булиглаж түүнд дурасан нь үнэн байжээ гэж бодлоо батлана. Бид хоёр ихэндээ бол хоорондоо нэг их харцсангүй. Удалгүй нэг ах манайд ирсэн юм. Оюутан 2 дугаар курст орох байсан. Нэх гой нүд хөмсөг болсон өндөр бор ах. Өдөр бүрл манайд ирж волейбол тоглож байгаад л явна. Над руу хандраастай угаасаа илт байсан л да. Ахагч хоёр намайг явуулаад л дүүгээ 1000 тимбэр болгочихоо гээд л тоглоно. Нэг өдөр нөгөө ахтай ходог явж хон ямаага услах болвоо. Мотоциклдээ ардан сунтаад л явлаа. Гіврэхгүй гээд хичээсэндээ 2 гараараа дээлнээс нь тас зураад л явв. Ходог дээр очиод хон ямаага ирэхийг хүлээв. Мэдээж нөгөө од хүү маань авчрах байлаа. Цаашдаа нэрийг нь од хүүгээд дуудчихъя. Хоёулахнаа байсан учраас би ч бишүүрхэж ичээд л ийш тийш хараад од хүү яачих вэ гэхэд чи намайг юу гэж боддог вэ? Ингээл ичээд буруу харлаа. Тэгсэн над руу дөхөөд л би чам сайн болчихжээ гэв. Тийм хурдамж сайн болоод тахта яадгийн хүү хичээгээд анхны харцаар л дурлжчихсан юм аа. Чи үнэхээр хөөх юм аа. Би бүр чамд үнэндээ дурлаж байна. Удалгүй хоньямаа майлалцаар одхоо ирж байгаа харагдав. Чи хатаага уургч. Тэгвэл ахан чамайг өстой жаргаан штэ. Одхооч морноосоо буугаад та хоёр юу хийж яваа юм? Анаах бит өрөө чамд туслаад хоньноо услаадах гэсэн. Гэхэд тэр над руу харснаа. Чиний тусгаж байх уу? Юу суугийн гэж би чин түүн рүү ураллаа. Тоглосон юм аа. Тоглоом даадгүй штэ. Манай найз охиноор баг тоглоорой ах юм дөө. Ингэж нөгөө ахыг хэлтэл одхоо бит хоёр руу харснаа. Өө та хоёр ч өргөжсөн юм уу? Ийм хурдноо амархан юм аа. Гэт инэв. Тэр үед түүнд маш их гомдож байлаа. Амархан би амархан харагдаг байх нэ. Тэр намайг огт харцсангүй. Би ч уурлаад л шууд алхаад явчихлаа. Нөгөө ах араас ирээд хам тавьягээд намайг сондлон бид гэртээ ирэв. Нөгөө ахтаач нэг ч үг хэлэлгүй гэрлүүгээ гүгээд л орчихлоо. Игч намайг анзаараад гэрлээ яасан миний дүү юу болов гэж хэллээ. Мэдээж хэллээгээд юу ч өөрчлөгдгөлээ. Тэгээд ч намайг ойлгохгүй байх гэсэндээ юу ч болоогүй гэж хэлээд л өнгөрлөө. Намайг ярих дургүй байгааг ч анзаараад дахин юм асуусангүй. 2-3 хоног юм ярьсангүй. Нөгөө ахч байн нэрээд л надад чихэр амттан хавчаар авчирч өгнөө. Ингэж явсаар буцхаас 2 хоногийн өмнө нөгөө ах намайг дуудаад мотоцикл дээрээ сундлаад л голын дэргэд очлоо. Чи нөгөөдөр буцах гэж байгаа гэсэн үү? Би толгойд охив. Тэгвэл ах нь аймаг орохоор чамтай уулзаж болох уу? Яах гэж? Би чамд хэлээ зтэй. Чамд сайн гэж. Тийм л дээ. Гэтэ одоохондоо надад хүнтэй өргөх бодол алгаа. Хичээлээ сайн хийгээд сургуулаа амжилттай төгсөж мэрэгжил эзэмшмээр байна. Одоо миний өргөд явах нас биш. Чи тэгж бодож байгаа бол ахан чамайг хүлээнэ. Чи надад дугаараа л өчөх. Хаяал ярьжээ. Тэхүү гэж гуйлаа. Би ч за яах вэ? Битгий байнга залгаж мессеж бичээрэй гээд дугаараа өгөв. Та хоёр юу хийж байгаа юм? Гисээр ганаах их нэртэйгээ мөн одхоо 3 зогсож байв. Бид хоёр ч ичээд зүгээр л юм яриад сууж гэнэ үү? Яг юм ярьсан уу? Юуны тухай? Хайрын тухай юу? Гэдэл ах маань биднийг явуулаастай. Бид гол дээр усаар байлдаж тоглосоор өдөш болоход гэртээ ирсгэлээ. Одхоо хоноо хотлуулахаар явж нөгөө ах маань гэрлүүгээ буцав. Нөгөө ахыг Батгүйгээд нэрэлцгээе.
Одхоо гэртний дараа ганаа ах одхоо эгч бид дөрөв хөтөр тоглолоо. Би засмаар санагдаад ганцаараа айгаад эгчийг хамт гарыг гэтэл эгч одхүүтэй гарчхаа гэв. Би ч арга ядаад одхүүтэй хамт гарлаа. За чи наана байж гээд өөрөө жоохон холоочв. Хөөе чи амьд хүн байгаа гэд юм ярил та чив чимээгүй зогсоод байх юм гэж намайг хэлтэл чи Батхүү ахтай өргөж байгаа юм уу? Гүй юу гэж дээ. Би одоохондоо өргөх бодол алгаа. Яагаад? Зүгээр л хичээлээ сайн хиймээр байна. Энэ жил чинь хоёулаа төгсөх анги штэ. Хэрвээ чи намайг өрхий гэж гуйсан бол зөвшөөрөх байсан уу? Би юу ч дуурч чадсангүй. Чив чимээгүй болоход би өгн чанд. За юу ч штэ. Тийм шүү. Өргөж яадیں۔ Хичээлээ сайн хийх хэрэгтэй. Чи болж гин үү? Би аль хэдийн ард нь ирээд болсон гэж хэлэхэд өнөөх маань надаас очоод би шоолж инээсээр бит хоёр гэртээ орлоо. Хөдөө очсноосоо хойш бит хоёрын хийсэн хамгийн урт яриа тэр байлаа. Ингээд л нөгөөдөр нь бид аймгийн зүг буцлаа. Гэртээ очоод 2 хоносны дараа Батхүү ах над руу залглаа. Сайвч хүрсэн үү? Одоо сарын дараа би аймаг орно гэж яриад дуусав. Яг үнэндээ түүний гих сэтгэл надад огтхонж байсангүй. Хаяахан залгаад ярина. Би заримдаа уцаа авахгүй. Тэгэхэр мессеж бичээд л үлдээчихнэ. Ингэж явсаар сургууль арах боллоо. Сэтгэл догтлон хоног тоолсоор миний хүсэн хүлээсэн өдөр ирлээ. 9 сарын 1-ний өглөө эртлэн босоод авсан шинэ хувцас өмсөөдөл сургуулийн зүг явлаа. Замдаа найзуудтайгаа тааралдаад удаан уулзаагүй найзууд элдвийг ярьж нээлцээр сургуульд ирлээ. 10 дугаар сар, 11 дугаар сар хоног өдрүүд харвсан сум мэд хурдан өнгөрч байлаа. Одхүүтэй хаяа сургууль дээр таардагч танихгүй хүмүүс шиг л зурсөөр. Харин Батхүү ах хаяа над руу залгаад мессеж бичнэ. Ингэж явсаар хавар болж бид төгсөлтийн баяраа хийцгээлээ. Орой сургуулийн зааланд үдшилэг болж бид бүжгэлцгээн. Цагаан бүжиг болоход бүх охтууд харж явдаг хөвгүүний урхийг сэтгэл догтлон хүлээн. Хоорондоо өрхтөг хэдман л гарч бүжгэлснөө гэхээс өөр хүмүүс гарсангүй. Гэтэл Одхүүгийн найз болох өнөө дээлтэн шар намайг бүжгэнд өрөв. Би үгүй гэж зүтгэсээр түүнийг явуулж чадлаа. Хүүхдүүд нөгөө хүүг шоолж инээгээд л охтууд намайг бүжгэлэхгүй яасан гэж энэ тэндээс түлхээстэй. Ороонд гэрлүүгээ харах гээд нэг найзтайгаа явж байтал нөгөө дээлтэн чинь урд гараад ирд юм да. Миний юу таалагдахгүй байгаа юм. Би чамд хайртай. Наад тэнэг дэлдэн чих чинь бас наад тэнэг шар царай чинь хамар чинь нүд чинь бүх юм чинь таалагдахгүй байна. Тэрнээс гадна чиний хуурамч зам чинь огтоос таалагдахгүй байна. Болов уу? Дагаж дарамжлуулахыг хүсэхгүй байгаа бол миний өмнө битгий гарч ирээрэй гэж уурлаад явах гэтэл Одхүүч мөн хажууд сонсоод зогсож байв. Түүнээс харцаа буруулаад л хурдан алхасаар гэртээ ирлээ. Хөөх юм нь арай дэндүүлч гисэн болов гэж бодсон ч үнэхээр дургүй байсан учраас тэгээд л өнгөрлөө. Дараагаар нь би хүссэн сургуультаа орохоор болов. Оюутан болно гэж хөөрж тогтлоно. Энэ жил би хөдөө яваагүй. Харин Батхүү ах надтай уцаар ярьж мессеж бичдэг хэвээрээ байлаа. Хотод оюутан болж очоод мэдэхгүй зүйл их гарахад Батхүү надад их тусалж байв. Хичээл сонголтод тусалж оюутны байранд оруулж өгөөдөл яг ах шиг мэл надад санагддаг болов. Шинэхэн оюутан болж байрныхаа хүүхдүүдтэй танилцаад л бие дааж амьдрах гээд л өөрийгөө яг л том хүн болсон мэтээр мэдэрч байлаа. Батхүү ахтай хаяа уулзаж кино үзэж их хотын амьдралтай танилцуулж гой газраар дагуулж явна. Багаар түүнд дасаад ч байх шиг. Уулзах бүртээ надад ямар нэгэн бэлэгтэй ирнэ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг ч гэсэн надад маш сайн зав гаргаж туслана. Бид хоёрч гайгүй дотонсож байтал нэг өдөр утсанд дуудлага ирлээ. Ихэд танил санагдах тэр дуудлагыг аваад байна уу гээд чагантал сайн уу гэх тэр танил хоолой Одхүүгийнх байсан юм. Миний зүрх улам хүчтэй цохилж зүрх минь зогсох гээд байгаа ч юм шиг санагдаад тэр дорой хөршиж орхилоо. Яг үнэндээ бараг юу ярьж би юу гэж хариулж байснаа ч одоо сандаггүй юм. Хамгийн сүүлд за тэгвэл маргааш уулзъя гэж хэлээд утас тасархад л би нэг ухаан орсон юм. Ямар тач маргааш уулзах нэ гэж сэтгэл догтлоод тэр шөндөө унтаж чадсангүй. Амралтын өдөр байсан учраас би чинь шүнжин шахуу унтаагүй хүн өглөө амьд өгтөл шиг л бослоо. Толинд өөрийгөө хараад анх удаа өрөөнийхөө охиноор нүрээ бодууллаа. Хэдэн цагаас хаана уулзна гэдгийг үнэхээр сандаггүй.
Аль болох гойж аваад л түүнийг залгахыг хүлээлээ. Хідээс хаана гэлээгээд цаг хугацааг ухраан бодох гэсэн ч үнэхээр санаанд орсонгүй. Удалгүй утас дуурч чи хаана вэ? Би чамайг бүтэн цаг хүлээлээ гэв. Би сандраад одоо очлоо, нэг ажил гараад чи яг хаана байна гэхэд талбай дээр гэв. Бид чинь оюутан болоод уулзах газар талбай л байдаг байлаа. Бүгд мэддэг учраас тэндээсээ хаашаа явахаа шийднэ. За тэгээд яарангүйсээр талбай дээр ирлээ. Ийш тийш хараад л өвөл учир даарсан бахтаа гэж санаа зовно. Гэтэл яг Сүхбаатарын хөшөөний баруун гинжин дээр өнөөх отхуу маань гараа дулаацуулан сууж байв. Түүнийг танаад гүгээд л очлоо. Удаан үлэевөө даарсан уу? Тийм ээ, жоохон л даарсан. Чамайг ирсэн болохоор дулаацчихлаа гэд инэв. Бид хоёр хоолнд орж дараа нь кино үзээд тэгээд намайг байрлал минь хүрээхээр хоёулаа алхлаа. 10 жилийнхээ тухай, хөдөө байсан дурсамжийнхаа тухай гээд ярих сэдв мундахгүй болон нэг мэдэхэд байрны урд ирчихсэн зогсож байлаа. Хизээж тэнгисээс манай байр ийм ойрхон санагдаж байсан удаагүй билээ. Түүнээс яг тэр үед үнэхээр салмааргүй байсан ч маргааш ахаад уулзъя гэдэг үг намайг тэрөөхөн хугацаанд салахад хүргэсэн юм. Маргаашийг ахаад л тэсэн надан хүлээлээ. Ингэж бид уулзаж бас уцаар ярьж чаталдагч боллоо. Нөгөө Батхүү ах маань залгаж мессеж бичих бүрд би уцаа авахгүй хариуч өгсөнгүй. Намайг хичээл явсан хойгуур хэд хэдэн удаа манай байранд намайг соргуулж ирснийг нь би мэдсэн юм. Тэр үедээ тэр хүнийг асар их гомдож байснаа ч мэдээлгүй дурлалтаа сохроод явж байсан. Одхөө бид хоёр албан ёсоор үерхэж байгаа юм шиг үгүй юм шиг явсаар нэг жилийг үдлээ. Батхүү ах энэ үед үе над руу холбогддогч би ярихгүй хэвээр. Найзууд маань ч намайг гайхаж та хоёр үерхэд байгаа мó? Чамайг гуйс юм уу? Та хоёр үргэж байгаа юм бол яагаад фэйсбүүк дээр нэг ч зураг хийдгүй? Та хоёрын харилцаа нэг л бишээ. Найзууд тань танилцаж уулздаггүй. Чамд хайртай гэж нэг ч удаа хэлж байгаагүй бидтэй гэн. Нэрэж тэр надад нэг ч удаа хайртай гэж хэлж үзээгүй. Гарнаас минь хөтөлж ч үзээгүй. Нэг л өдөр би түүнээс хоёулаа ямар харилцаатай юм бэ гэж асуусан юм. Чи бид хоёроо хосоод биш юм уу гэсэн. Тэгвэл яагаад надад хайртай гэж хэлдэггүй юм? Заавал хэлэх ёстой юм уу? Харагдахгүй байна уу? Хайртай болоод чамтай уулзаж болцдоггүй гэж юу? Тэр ч тийм л дээ. Гэхдээ чи найзуудтай минь танилцаж бас фэйсбүүк дээр зургааж тавьдаггүй. Нэг л нууц үерхэлж юм шиг. Чамд тгий санагдаж байна уу? Тийм бол яах вэ? Хоёулаа сааж болно штэ. Чи хайраа ил хэлдэг, ил үрхдэг хүн рүүгээ яв гэж хэлчихэд яваад өгсөн. Би маш их гомдож, уйлж, хэдэн өдөр хичээлдээ ч явалгүй эмор шивцсэндээ. Түүнийг уушлал гуугаад залгахыг хүлээсэн ч тэр залгаагүй. Аргаа бараад би өөрөө залгаад ярлаа. Чи надаас уушлал гоохгүй мó? Яасан гээд гимсэн шинжгүй хэлсэн. Би чамайг маш их сансан. Чамайг надаас уушлал гуугаад залгахыг хүлээсэн. Одоо тэгээд яах гээд байгаа юм бэ? Чи тэгээд надаас дахиж юм асууж шалгаахгүй зүгээрээ чадах юм уу? Гэж асуухт нь л би ухаан орсон. Юу? Би яагаад энэ хүнтэй байхын тулд өөрийгөө гаргунд гаргана гэж би ч ийм охин биш шүү дээ гэж бодоод шууд тасалсан. Энэ өдрөөс хойш дахин би түүнтэй холбоо бариагүй. Хаяа үнэхээр хамт байсан дурсамж бодогдоод хэцүү байдаг байсан ч би төвчсөн. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр бүх зүйл өөрчлөгдөн гэж итгэсэн. Сургуулаа төгсөх жилээ би дахин Батхүү ахтай холбоо барьж бид хоёр ахаад харьцдаг боллоо. Мэдээж би түүнтэй илүү дотн харилцаж чадахгүй байсан. Сургуулаа төгсөөд 2 жил өнгөрөөд би гэдэг хүн өөрийн гэсэн ажилтай орлоготой болоод л амьдрал минь үнэхээр ахиц твшилтэй байлаа. Валентины баяр болсон өдөр би ч урдын адил ажлаа тараад гэрлүүгээ явж байхад Батхүү ах над руу залгаад хаана байгааг минь асуучгаад л салгасан. Тэгээд орт руугаа ороод лифтээр гарах гэтэл лифт зогсчихсан байв. Шатаар өгсөөд яг өөрийн давхартаа ирэхэд шатаар лаас агаад сарнаан дэлбээ цацчихсан үнэхээр романтик орчин хүлээж байв. Би ч дотроо надад хэн ингэж зориулах вүлээ? Манай давхрын юм уу? Дээд давхрын л хүн бололтой гэд цагаахан атаархал төрөөд давхартаа гартал манай хаалга хүртэл лаас агаад сарнаан дэлбээ цацчихсан байв. Маш их гайхаж хаалганыхаа өмнө ирээд хаалгаа түлхүүрээрээ онгойлгох гэтэл гитар дуурж эргэж хартал 2 залуу гитар барин дуусаар над руу дөхөж ирэв. Миний хамгийн дуртай дууг гитартай дуулж өгөөд араасаа нэг сарнай гаргаж өгөв.
Тэгтэл араас нь Батхуу ах хослол өмсч өгсөн томоос том цэцгийн баглаа бариад над дээр ирээд өвдөх сөхрөн надтай үерхээч гэж хэлсэн юм. Анхудаа хөөх хүнээс ийм их сэтгэл гарч болдог байх нэ гэж бодсон. Бас маш их баярлсан, догдолсон. Мэдээж түүнд зөвшөөрч бид хоёр тэр өдрөөс хойш үерхэж эхэллээ. Үргэлж надад анхаарал халамж тавьж зөвхөн намайг л гэдэг. Хүнээр хайрлуулах ямар сайхан гэдгийг мэдрүүлсэн. Тултал хайрлуулсан түүнийхээ дэргэд яг л жаахан охин шиг болчихдог. Одоо бол бид гэрлээд хоёулаа биш, гуруулаа болсон. Түүний хайрыг булаах дахин нэг жижигхэн ааштай охин гараад ирсэн. Гэхдээ л хайр нь хизээж хуучрахгүй, намайг хайрлсан хэвээрээ. Өхөн өгтлээ чамайг гэх миний хайр хизээж өөрчлөгдөхгүй гэдэг урайтай шүү дээ. Отхоо яасан бэ гэж үү? Тэр хүн намайг гэрлэхийн өмнө гарч ирж буцаад нийлэе гэж хэлсэн. Гэхдээ би түүнд болоосноор зайл гэж хэлээд л явуулсан да. Одоо их нэртэй болчихсон. Гэхдээ их нэрийг нь харц хизээж хайраар дүүрэн хайрлагдсан эмэгтэйн харц биш байсан. За ингээд миний бяцхан төвөг энд хүрээд өндөрлөө. Цаашдаа улам бүр аривжаад явах байхаа. Баярлалаа та бүхэндээ.